1990 оны 11-р сар шиг санаж байна. Залуу уран бүтээлчдийн уулзалт гэдэг юм уу? Зөвлөгөөнч гэдэг юм уу? Ийм юмар одоо үзэл санаа зохицуулж хөө энэ манай залуучууд шал өөрийн бодж идэг юм байна шүү гэдгийг тэр үеийн улс төрийн удирдлагуудад чихэнд нь сонсгож байсан ийм үе. Тэгээд энэ ийм нэрхүү нэг хөдөлгөөний суурин дээр 1990 оны 12 сарын 10-нд 200 хүн оролцсон жагсаалын залуучуудын соёлын төвийн өмнө зохилоозон хол хуудастайгаар хийсэн. Бид бол ажиглагч байлаа. Та очсон уу цуглаан дээр? Би очоогүй. Би над зарлаагүй. Ер нь надаар жаахан одоо надаас бол зэрэгдэг байсан. Энэ чимэдэг нэг болохгүй хүн байх гэж ойлгоод байсан юм шиг байна. Танд хэлээгүй энэ одоо цуг ажиллаж ирсэн ахтууд аппаратынхан дуулгаагүй. Аппаратынхан очоогүй л дээ ер нь. Тий. Тэгээ бид телевизээр ачаар энэ харахгүй т. За тэгээд энэ цуглаанаас зарчмын өөрчлөлт Монгол улсын амьдрал зарчмын өөрчлөлт хийх гэсэн шинжтэй шаардлагууд. Тэр шаардлагыг юу анх үзсэн хүмүүсийн нэг нь бол шаардах бичиг орж ирж байхгүй юу да. Тэр бичиг хүмүүсийн нэг нь бол тав. Тэгэлгүй яа. Тэр чи одоо хөрлийн тэргүүлэгчд төв хороо гэдэл одоо 1-2 дугаар зэрэгтэл ордог шүү дээ. Тэгэхээр тэр бичиг бол орж ирээд энэ талаар ямар хариу өгөх вэ? Энэ төрөлгийн төлөвлөж ирмээр гэсэн үүрэг даалгавар авч идэг улсчил бид байсан юм чинь. Тэр шаардлага бол ер нь манайхан янз бүрийн бичээлээ л да. 3 бүлэг асуудалтай нэлээд урт хэмжээгээр урт ийм баримт бичиг байсан юм билээ. Тэгээ энэ одоо Дашсевгийн бичсэн Монгол үндэсний арчилсан номын түүхэн тэмдэглэл гэдэг номын энэ 21-с 22 хуудсанд байгаа юм болоо да. Хуудсаагаар хэлж ирэхээр урт юм шүү гэж хэлэх гээд байна. Тэгээ энийг одоо тухайн үеийг сэргээж ингээд санахад бол нэг 4 үндсэн шаардлага байна. Энэ бол нэг намын одоо монопол эрхийг халах үндсэн дээр олон намын тогтолцоог бүрдүүлнэ. Бүрдүүлэх чиглэсэн шинэ хууль гаргах гэсэн байна. Тэгэхээр энэ чинь бол миний хариуцсан ажилд шууд тусч байгаа. Юм л да чи яах гэж байна гэдгийг одоо асуулт тавиад шүү. За хоёрдугаар бол хүний эрхийг одоо дээдлийн хүндлэх зарчмыг хатуу мөрдөх. Энэ ч одоо дэлхийн 3 гол асуудлын толгомжсон асуудлын нэг гэж үзэж байсан үе. Хүний эрх, инх тайван, байгаль орчин хамгаалах гэсэн 3 асуудлыг хүн төрөлхтний өмнө дэвшүүлж байсан үе л дээ. За дараа нь бол байнгын ажиллагаатай парламентыг байгуулнаа. Энэ утгаараа одоо ардын сонгуул эрхлэх зөвлөл байгуулж ажиллана гэсэн ийм шаардлага. За дөрөвдүгээр ер нь ил тод байдлыг одоо нэвтрүүлж олон түмнийг оролцуулдаг үндсэн дээр удирдлагын шийдвэр гаргадаг болно гэсэн ийм 4 ийм үндсэн зарчим байна. За тэрийг хэрэгжүүлэх үйлсэд одоо хэрэгжүүлэлтээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг бас нэг 5 асуудал. За Монгол улсын одоо тэр үеийн хөгжлийн хүрсэн үр дүнг дүгнэж үзье гэсэн нэг бас нэг 3 асуудал. Ингээд нийтдээ бол тийм 8 нэмэлт байгаа. Би энийг яриад яах вэ? Тэн дотроо бол бас тийм хугацаатай практик арга хэмжээ байсан л да. Жишээлх юм бол сонгуулийн системийг үндсээр шинжилж бүх нийтийн сонгуулийн хугацаанаас өмнө 90 оны эхний хагас жил багтаа явуулна. Ажлын төлөвлөгөө шиг байгаа үед. Тэгэхээр иймэрхүү тийм практик зорилтыг бас тодорхойлсон байдгийг. За энэ бүгд дээр бол бид шууд л хүлээж аваад уриалгах хандаад л ингээгүй л дээ. Ер нь танд анх унших дээр ямар энэ чи болж гэнэ үгүй юу гэдэг асуудал яригдж байсан. Тэгэхээр бид бол цочирдоогүй юм. За яагаад цочирдоогүй гэхээр өөрчлөлт байгуулалтын практикийг бид
зөвлөлт бус орны характер дээр өөрийнхөө характер хийж туршиж байсан улс байхгүй. Миний хувьд бол ялангуяа баримтчиг боловсруулах ажил дээр байдаг хүн. Их хурлаас гарч байгаа тэр өөрчлөлт байгуулалтын жалгуудтай том жижиг хууль бүгдийг л хийснийг засаж сайжруулж гэдэг юм уу. Зарим газар муутгасан ч байж магадгүй юм гаргадаг учраас бид энэ хүн юу яриад байна гэдгийг бол одоо гатарлж байсан хэрэг. Ялангуяа нам төрийн ажлыг хольдог энэ системээс гай байнгын парламенттай боллоо гэдэг асуудлыг бид энэ 12 сар тийм ээ. Тэрнээс 10 сарын өмнө боловсруулж их хурлын төрөлхтөд оруулсан байсан. Миний боловсруулсан тийм баримтчгүй. Тэр нь бол хожим 90 оны 5 дугаар сард болсон ардын их хурлын шуулганаар үндсэн хуулийн нэмэлтийн хууль гаргах тэрийг төшгөлсөн юм байна. Тэгэхээр факт баримт бол баримт учраас их хурлын тэргүүлэгчдийн одоо юунд архивт байж байгаа баримт жишээ ярихад бол Монголын төрийн дээд байгууллагын тогтолцоог бол ардын их хурл, улсын баг хурл, Монгол бүгд найрамдах Монгол улсын ерөнхийлөгч тэр үеийн нэрээр гэсэн ийм 3 салаам өчртэй болгоё. Цаана засгийн газрыг одоо сайд нарын зөвлөлийг засгийн газар гэсэн хамтын төлөвлөлтөй байгууллагаас нэг хүний төлөвлөлтөй байгууллага шилжүүлье. Одоо ерөнхий сайдын систем шүү дээ. Сайд нарын зөвлөлийн дарга ерөнхий сайд гэдэг хоёр бол яагаад хоёр өөр нэртэй байдаг юм гэвэл хоёр өөр зарчмаар ажилладаг байхгүй юу? Сайд нарын зөвлөл бол зөвлөлөөрөө шийдэж асуудал шийддэг. Ерөнхий сайд бол сайд нараа удирдах асуудлыг дангаараа шийддэг ийм систем. Тэгээ энэ шилжүүлье. Энэ 89 оны ихэр яригдсан байсан. Төсөл нь гарсан. За тэгэхээр дараа нь бол үндсэн хуулийн одоо хяналттай болгоё. Энэ л үндсэн хуулийн зөвлөлийг байгуулъя гэдэг. Ийм төслийг бол бид боловсруулж ардын их хурлын тэргүүлэгчдэд оруулж яг батлсан баримтч болгож чадаагүй. Харин ардчилсан хөдөлгөөн гарсны дараа энэ шинэ үндсэн хууль гарахын өмнө баримталж байсан үндсэн хуулийн нэмэлтийн хууль гэдэг хуулийг батлахад энэ бол арга ёс нь болж өгсөн. Тийм учраас тавьж байгаа шаардлага бидний боловсруулж байгаа асуудал бол энэ хоёр талаас нэг нийлсэн. Ягаад тэр чинь оны эцсээр ардын хурлын шуулган болдог байсан шүү дээ. Би санаж байгаа. Тэр үед цагаан хугацааны хувьд болоогүй юм уу шийдвэрлэж, өмнө шийдвэрлэж таны боловсруулах асуудлыг. Тэр чинь одоогийнхаа ойлголтоор болохгүй шүү дээ. Ягаад гэвэл миний боловсруулах гэж дээ. Би өөртөө өмчлөмөөргүй байна. Яг би баримтлагтай гарын үсэг зурж ардын хурлын тэргүүлэгчийн төрийн байгуулалтын хэлтсийн дарга тэр гэж үсэг зурсан хүн би л дээ. За мэдээж тэгэхээр энэ яагаад батлагдаагүй байсан гэхлээр зэрэг энэ чинь маш олон удаа хэлцэгдсэн. Ардын хурлын тэргүүлэгч урдаа ихвэн чуулганаар орохын өмнө чинь одоо олон даваа байлаа шүү дээ. Намын төв хорооны улс төрийн товчоор орно. Тэргээр оруулж байсан. Тэр баримт нь одоо намын архивд байж л байгаа байх. Дараа нь их хурлын тэргүүлэгчдийн хоролдооноор оруулна. Тэгээд чуулганд оруулъя гэвэл дахиад улс төрийн товчоор орно. Чуулганд оруулсаггүй гэж. Тэгээд улсын төвчээр орсны дараагаар их хурлын тэргүүлэгчдээс ардын их хурлын чуулганд оруулах хэлж асуудлыг оруулж батлана. Ийм 3-4 цикл байгаа байхгүй юу? Энэ циклүүд дээр явж исэн хэрэг. Гэхдээ энэ бол бодож байгаа зохиогоод мэрэгэн болцсон гэсэн үг биш. Ерөөсөө ингээл чивэр авир яриа гараад байгаа эрдэмтэд судлаачдын санаа бодол гараад байгаа бусдын оронд хийгээд байгаа ажлыг ажигласан үндсэн дээр тэгээ Монголын одоо авдраа удалсан гэх үү. Төрийн түүхэнд болж байсан чухал сургамжтай явдлуудыг түшгэлж хийсэн ажил шүү дээ. Жишээлбэл улсын баг хурал гэдгийг чинь яагаад гаргаад ирсэн юм гэхээр 1924 онд болсон үндсэн хуулиар эрх барьдаг одоо байнгын шинж чанартай байгууллага нь улсын баг хурлын тэргүүлэгч гэж байсан юм. Тэгэхээр баг хурал гэж жилдээ 2 шуулдаг юм байсан юм. Тэр нь их хурл болж хувирсан. Тэрийг татан буулгасан 49 онд.
Тэгэхээр энэ иймэрхүү маягаар парламентыг зохицсон, нэгдүгээр цомхон байна, хоёрдугаарт одоо байнгын болоход тэр олон 300-400 депутат бололцоогүй юм гэдэг үндсэн дээр баг хурал гэдгийг гаргаж ирэх. Ингэж гаргаж ирсэн байхгүй юу? Иймэрхүү юм төлөвлөгч гэсэн байсан. Тэгэхээр энэ бол буцах биш. Ерөөсөө явж л байсан. Тэгээ яваал байсан шийдэхгүй юу гэдгийг шуурхай шийдэхгүй. Энд чинь наадталт нь бол жигсаал цуглаан болоод энэ тэнд шаардлага тавигдал өөр шаардлага өөр төвөөл орж ирсэн учраас тэр хугацаанд л тэнэглэж байсан их юм байсан байхгүй. Тэгээ бид үл яг ямар ч нөхцөл төрийн талын шийдвэр гаргахад бэлэн байдалд байсан гэдгээр хэлээд байгаа байхгүй да. Хилцээ хийх гэж байгаа ус чинь бэлэн байх ёстой шүү дээ.